Хүүтэйгээ хоёулахнаа үлдлээ. Өнөө үлгий төөхтэй чинь барьж авмаар санагдав. Тэгээд тэрврээд миний хүүхэдтэй гэж бодхоос нэг санагдал. Ой найти миний дүү хаваар гэж авчихсан. Дараа нь тэрийг одоо ганцаар өгтлээ энэ. Тэнийг гарч өгөө. Гэтэл одоо анх нэр аав нар тийм байдаг юм шүү. Миний дүү хаваар гэж авчихсан. Миний хүү гэж амд багтахгүй байгаа. Тэгэхэд дараа нь 2 хоногийн дараа гэсэн өнөө үлгий төөхтэй тэрвэрсэн хойно. Хотон цомын төвд годомжинд хүүхдүүдэд бөмбөг өшөглөө гэж. Өө энэ мэгмэрж багшийн хүргэн чи ёстой нэг бүтэхгүй нөхөр ирсэн юм шүү. Өнөө мө үлгийтэй жоохон юм а тэрвэрч хөлбөмбөг өшөглөө явж байгаа. За сайн байцгаана сонсогчдоо үзэгчдээ та бүхэндээ ганцаагийн хөтлийн явуулдаг өөрчлөлт подкаст шинэ дугаар хүрэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн миний зочноор бол сонирхолтой монголчуудын бас хайртай нэгэн ах маань ирсэн байгаа. Ингээд урилгын минь хүлээж авч ирсэн. Аагийн ахта энэ өдрийн минь төргийа. Баярлалаа ганц одоо баярлалаа. Одоо манайхны ярьдаг 2 өдөр 1 шөнө аял хийдэг ярамгаас хар өглөөгөр угц татаад авчирч нэвтрүүлэгт оролцуулж байгаад баярлалаа. Баярлалаа. Бас ингээд гоё ажлаа амжуулаад эрүүл мэндийн шалтгаан татсан ингээд бас өөрийгөө зохицуулаад бэлтээд ингээд хүндэтгэрсэн танд дахин баярлалаа. Оо за баярлалаа. Энэ чи харин нэг миний 35 жилийн өмнө гүйж явсан газар. 30 жилийн өмнө 95 онд. Тэгээд хөгтөнгөр яриад гэж энэ 2 давхрт байхаас нь мэднэ. Тэгээ одоо дахиад энэ юмны учрал тохиолыг сони. Тэгээ яг 30 жилийн дараа ойн дээрээ тэгээ энэ радиод ингээд ярилцлагыг сууж байгаа их баяртай. Учрах хүмүүс учрна. Цагийн юм цагтаа гэдэг шиг тий. Сайх. Тий аагийн ахтгаа би уцаар албагдаад за медаль авсанд баяр хүргэе ахаа. Өөрийгөө бас даван тулж байна. Мундаг байна. Одоо урдан тантай ингээд мерчер тааж минь тустай явсан болохоос дотн ярьж харьцаж үзээгүй ингээд над дээр ирээд зочноор орох боломжтой юу гэсэн. Болноо мэдүү гэд ингээд хүлээж авсан. Тэр өдрөөс хойш ингээд догтлостой байлаа. За аагийн ах маань өөрийнхөө талаар дэлгэрэнгүй танилцуулбал аль нутгийн хүн бэ? За хэдэн хүүхдтэй айлын хэд хүү вэ? Би чинь нутаг их олонтой. Манай аав чи Өмнө Говь аймгийн Сэврэ Баянглаа. Уугуул хүн. Шуун фабрикийн инженер олон жил хийсэн. Мэдгийн Яндан гэж хүн байлаа. Тэгээ миний төрсөн чинь бол Сэлэнгийн зүү хараа. Өссөн бол шуун фабрик. Тэгээ сургууль төгссөн биокомбинат. За тэгээд ажилласан газар сургууль төгссөн шууд Арангай театрын найруулагч Дараамангийн багш жүжигчин гэдэг. Нутаг их олонтой. Нэг өдөр гавьяа жүжигчин тунгалаг ихч утсаж байна. Байна уу тунгалаг ихч за сайн уу гэсэн чи. Юу сайн уу гэж чи ямар сонь залуу вэ? Яасан гэсэн. Тэр нутгийн зөвлөлийн уулзалтанд ирдгүү яасан их цантаа ингэ. Зад загин. Хүүшээ ихчээ та андуурч би ч Арангаах биш. Чи чинь тэгээ юугаа хийж Арангаан театрт явдээсэн. Гүй би сургууль төгсөөл тийшээ өөрөө сайн дураараа очсон болохоос яг Арангаах биш. Өө би чамайг Арангаах гэж бодсон шүү дээ гэсэн уцаа тасалж. Тэгээ намайг Арангаах л гэж бодож ирсэн юм шиг л. За аль сургууль төгссөн? Багшийн дэд сургуулийн кино драмын. Тийм нэршилтэй явдаг байсан тий. Тэгээ одоогийн сэл урлагийн их сургуулийн одоо эхлэл юм уу да. Тийм байна. Хэдэн он төгсөж та? 89 онд. За. 89 онд төгсөөл. Анхны томилт. Тэгээд тэгэхэд чи нэг эхнэртэйгээ танилцсан байсан. Эхнэр Арангаах. Тэгэл эхнэрийн нутаг үзнэ гэж томрол ирээд идэгсэн чинь сэлийн амнаас томилт бичгтээ Арангааг ивчсэн. Хэдүүлээ төгсөж байгаа. Ангийн хүүхдүүд одоо урлаг соёлд манайх чинь 18 бол 20 бараг 20 лаа төгссөн. Манайхан чинь олон ч дээ. Монгол Улсын гавьяа жүжигч Одон чамиг нэртэй нэвтрүүлэгч Соёлын гавьяа зүтгэлтэн Цоод бол гавьяа жүжигчин Золбот, Улсын гавьяа жүжигчин Батбаатар, жүжигчин Инх Туул. За шанс агентлагийн наран туй гэхээр хүмүүс бас амтахгүй сайн мэдээ. Тэгээ Увсын театрын жүжигчин одоо Ахмад уран бүтээлч болчлоо. Тодхуу Баяуулгийн театрын найруулагч Ертай олоола. мэрэгчлэр ихэнх нь ажиллаж байгаа юм шиг. Ихэнх нь мэрэгчлэр. Яг л зориулсан байна өөрсдөө. Тэ? Тэгээ багш нар сайн байсан. Тийм ээ. Би ч хүүхэд байсан, бага залуу байсан. Одоо яг л харж өсөж энэ хүмүүсийг болох юмсан гэж одоо өсөж мөрөж явсан лах ихнэр шүү дээ. Тэр үеийн загварыг дэлгэрүүлж ийсэн нөгөө хувц хонор өсний засалт, будалт, тэ? Гангачууд. Одоо оюутнууд чинь соргог штэ. Тэгээ хаана ой загвар байна, хийц байна. Тэгээ тэрийг шимтэн дурлна. Хаана шин ном гарна уу. Тэгээ тийшээ явна гүйн. Олж авахыг бодно. Хаана ямар гоё шүүлэг байна. Тэрийг уншихыг бодно. Тэр чинь тэгэл манай ангийнхан. Цэрэн дээр зөвхөн алтан гэрэлт гээд. Манай ангийн залуу байлаа, хүү байлаа, бурхан болсон.
шүлэг их сайхан уншин одоо өмнө гоёын 3 тест байгаа Цэдэнгийн цолмонгийн залуу маань их гоё уншин. Төрийн саяхалд гавьж үчин сосор барамгийн их дуур байна, илэглэн. Одоо энэ Монголын хошин урлагийн театрын анхны л уран бүтээлчдийн нэг. Манай ингээс их сайн хүүхдүүд төрсөн шүү. Уран бүтээлчд. Энэ Монголын үндэсний телевиз радиотаа хэдэн онд ажиллаж ирсэн? Энэ наач их сонин. Яг 30 жилийн өмнө 95 онд энэ одоо салхитан би бямб цогт шүү дээ. Жүжигчээ. Бямб цогт. Тэгээ манай ангийн намхайн толгор гэдэг тэр соёл урлагийн дэд зурглын кино драма ингээд тайзны ярианы багш хийдэг байсан. Нэг өдөр бямб цогт нэг зохиол бариад дэгт. Ийм нэг жүжиг байна. Абсурд 2 хүний. Энийг чи найруулъя. Намайг яг нэг арангад ядагт найруулагч байсан. Тэгээ ер нь юм найруулах сонирхолтой зохиол дуртай болохоор тэгсэн баг. Тэгээ би уншиж үзчихээ тгийл даг. Тэгээд сургууль хийгээд тэр үед 95 оны 5 сарын 31-нд анх удаага соёлын төвөргөнд өнөө жүжигээ чөтгөр харахын авдан гэхдээ анхны абсурд жүжигээ тайзна тавиад. Тэгээд жүжигээ тавьчаад байжсэн чинь 2-3 хоногийн дараа яг өдийд юм байна да. Энэ Монголын үндэсний телевизийн уран сайхны удирдагч инх жаргал багш. Намайг дуудаж ийн гэдэг. Тэр үчи ямар одоо шиг утсан харилж байгаа багш. Чамайг дуудаад тийм хүн дуудаад. Яваад ирсэн чинь. За жүжиг найруул тавьсанд баяр хүргье. Одоо ингээ бүх юм дижитал болж байна. Тэр үед 30 жилийн өмнө тэгж иржсэн юм шүү дээ. Бүх юм дүрснэх болноо. Ингээ дижитал болж байна. Чи тэгэхээр би чамайг сонссоо чи энэ телевизэд ингээ жилж үзүүл яа. Чи явандаа залуу хүн кино найруулна. Тэгээд телевизтэй ойр байвал мэдээлэлтэй их ойр байна. Тэгэхээр намайг их ятгсан л да. Тэгээд анх телевизэд энэ байшингийн хаалгаар оржлаа. Тэгээд намайг оронгууд за чи юм сурах нь хялбараа түргээ. Тэхийн тулд чи энэ агентлаг одоо энэ цагийн үрдийн найруулагчаар гэж өдөр болгон эфиртэй. Чи энэ чамд ингээд бүх редактор сурвалжлагчид мэдээг авчирна. Чи орой 20 цагт 18 цагт 23 цагт мэдээнд оруулахын тулд чи өдөржингөө тэр дорн монтажлах хэрэгтэй. Маш хурдан шуурга ажиллана. Чи тэгэхээр техникийг маш хурдан сурах хэрэгтэй болно. Тэгэхээр чи энд ажиллая. Тэгээ би агентлаг 1 жил ажилласан шүү дээ. Одоо 10 сарын 1-нд Ахмадын баяр болоод Ахмадууд хүлээж авдаг бол би бол тэнд нь агентлагийн Ахмадуудын тоонд орж ил явж байгаа юм нэг л дээ. Заашгүй болгоцсон байна тий. Тэгс. Мундаг 30 жил ажилласан. 30 жилийн дараа ингэ сууж байна. За. Их юм сурсан л да. Сурна. Энэ чинь агуу хүмүүсийн түүх замнал маш их энергитэй газар шүү дээ. Тэгээ маш их нөгөө юуны одоо уран бүтээл юм да. Мэдээний урсгалд орчиж байгаа. Одоо ингээд ганцхан мэдээ аваад ирэнгүүт би тэрийг за нэг иймэрхүү чанарын иймэрхүү маягийн мэдээ байгаа шүү. Хүнд юм уу, үгүйсвэл хөнгөн спорт юм уу, баяр хөөртэй юм уу. Тэрийг би монтажлна. Зурглаач авсан зургийг за яаж аль өнцгөөс нь яаж монтажлах юм хүмүүст үзэж байгаа хүмүүст тэр мэдээ текстэнд нь яаж холбогдохын ач холбогдол нь. Ингээд нөгөө мэдээний найруулагчаас илүү их нөгөө ур чадвар хорж шаарддаг байна. Ер нь эндээс одоо жишээлбэл шууд зөлөө уран бүтээлч бол одоо жишээл анхны нөгөө хашин шогч баг анх тэгсэн би өнгөтний тэгж боддог зү. Юу хошин урлагийн театр. Хошин урлагийн. Тэгээд театр. Бацайхан. Тэгээд дараа нь өнгөтний хоёр дахь нь л гэсэн үг. Тань санал тавьж ирсэн үү та? Яаж тэдэртэй холбогдож юм? Ангийн хүмүүс байна уу? Яг үлзийхүү манай доотлын анги л да. Тэгээ хүслээ биднээс бас би нэг юм мэдэн тэгээд ааги чи телевизэд тэр үеч нэг үед караоке хөтэлдэг байсан. ТV караоке. Чи нэг ирээд нэг шоу хөтөлбөрт оролцуул яа. Тэгээл. Яг тэр миний мэрэгжил чи өөрөө жүжигчин байгаад идэг. Тэгээ эн чин телевизийн нэвтрүүлэг хөдөлгөөн хийж байгаа нөхдүүд найзууд ингээд шоу хөтөлбөр ингээд зохион байгуулад ингээд тоглолтыг явахаар бас нэг дотор хорхоо хүрээл тэгээд дуртай хүлээж тэгээ өнгөтний нийтдээ нэг 7 жил ажиллаа. Утсан байна тий. Тэгс. Тэгээ 2007 онд нэг ТV караокега шинжилээ. $5,000 төлөө гэдэг үсээ шираар будцсан. Тэгээд хүсэлж гарч ирсэн. Гоё фантагтай янз бүрийн гоё хувцснуудтай тий. Тийм шинэ форматтай гарч ирсэн. ТV караокечтой айл болгон үндэслэг байлаа шүү дээ. Гэрээрээ суугаад дуулдаг, хуурдаг. Нэвтрүүлгийн цагийг бүр хүлээжсэн ядан хүлээдэг бүр тийм өрөмөц содон монголчууд одоо дуу чартан хүн болооч тэр юу те маш сайхан бүр бүх насных нь л үздэг хүлээдэг тийм болсон. Албан газруудаас нэлээд идэвхтэй тэр санал тавьж ордог байв. Ямар ч юмар тантай холбож ордог байсан.
Ерөнхийдөө бол нэвтрүүлгийнхаа доор ардталт нь уцаа тавьчихдаг. За. Тэгээ эргэж нөгөө тэр уцаараа эргэж холбогдоод дараагийн дугаар нь хийцээвэ. Биднээс орж болох уу? Болгүй байхаа. Энэ чинь дуулыг гэсэн хүн болгол тэр үед микрофон нээлттэй чөлөөтэй бодлого нь тэгж хүрдэг гэсэн. Ирэлттэй байсан. Ирэлт амар. 7 хоног болгон 7 хоногийн дандаа хагас бүлээсээ зарлцсан байхад эфир идэхгүй. Тэгээ бичлэгт нөгөө орох захиалгууд нэг байгууллагууд орно. Байгууллагууд сүүлдээ байгууллага болоо. Пүүс компаниуд их байсан тухайд. Пүүс компани ер нь бол тухайд нэг тийм байгууллагаараа ордог мордгүй байсан. Тэгэл уцтал би нэг ингээд ийм 4 найзтайгаа ингээд тавуул орох гэсэн тэгдэг байсан. Дандаа хөв гуйлтар. Хөв ингээд өөрсдийн залуучтай явах. Тэгээ дараа нь нэвтрүүлэгчийн хідэн баг орд юм. Манай байгууллага ой болох гэдэг нь байгууллагаараа орчдөг хүү гэдэг. Тэгээд ялгаа авахгүй л адилхан монголчууд юм чи. Шагналын сан нэлээд өндөр болсон байсан тий. Тэр чинь нөгөө өрөөнд $5,000 төлөө. $5,000 чинь их мөнгөч тухай. Тэр их мөнгө. Их мөнгөч тахаа. 2007 оны $5,000 гэдэг чинь барагдахгүй. 5 гишүү 1,000 авах юм аа. Төрүүлвэл. Тий. Маш их юм шүү. Тэгэхээр тэр чинь нөгөө хүн дуудчих жоох байхгүй нөгөө. Гүн яа тийм шүлээчгээр дуулж байгаа $5,000 туулчих юм биш. Дуртай ажиллая гээд. Тий. 5,000. Хоббигороо. Тий, хоббигороо. Сайхан ах トゥ удаа танигт чинь телевизээр гардаг чинь тухайд бас. Тий. Юу завшаан штт. Тэр үе чи Эрдэнтийнх 2 дахь лөө 3 дахь юу нэ төрүүлсэн $5,000 эзэн Эрдэнтийн Гокийн 5 залуу авсан. Гэсэн ажлаас нь чөлөөлөөд жилийн гэдэг үлээ биш ээ. Сарын гэдэг үлээ 10 хоног 14 хоног юм лөө. Хүн караоке гол давт гэж шít. Цалинтай чөлөө. Тэгээ цалинтай чөлөө өгөө. Тэгээ дараа нь төрүүлээ $5,000 авсан чинь Бээжин рүү аялах эрхийн бичгээр шагнаад нөгөөдүүлж байгууллагын нэр гаргасан. Тэгээд залуучууд насны залуучууд болохоор нөгөө залуучуудаа урмын хөглөөд урам өгөөд тэгээд $5,000 танаас өөрсдөө аваа. Бид нар өөрсдөө авахаас яа тийм өөрсдөө дуулж авсан юм. Үнэхээр соён гээгэрүүлэх. Нөгөө залуучуудын цагийг зөв боловсон өнгөрөх. Ийм бол маш сайн нөлөөлсөн. Хоёр телевиз жоош бас Монголд караоке нэлээд сайн хөгжсөн баг гэж боддоо шүү дээ. Одоо энэ гадуур байнга тааралдаг караоке гэсэн бичгч тэр үед ховор байсан. Тоотой итгэв. Ямар хэнда нэг цонны сурвалжлагч ирчээ. За Монголын караокены загалмайс эцэгтэй уулзч байна тэр. Би тэрэнд нь юу загалмайс эцэг мэцэг вэ? Болохгүй минь. Тийм байхгүй шүү. Тэг яг хөтэ нөгөө монголчууд нөгөө байгальтайгаа их ойрхон язгуур оршихуйн байгаль учраас байгальтай ойр улсууд чинь их хөг аялгаутай байд юм байл. Дуулна. Тэгээ дараа нь ер нь тэгээ монголчуудын ихэнх дуу чинь нутаг ус аав ээж яг үнэ. Ахуй нутаг л байдаг шүү. Тийм байна. Байгалаа их магтан дуулсан. Тэгэхээр нөгөө караоке хүмүүст хөрсөн утганд тэр л юм шиг. Сэтгэлд орхон. Тэг дуун дуртай ард түмний. Тэ. Тэнийг жоохон хэцүүдлээ ядарлаа авлаа ээж авд очих хавцууж ирэхлэн. За сэтгэл санаа тавгуудлаа янз бүр бол нутаг орондоо очиж сүдээж өөрөж. Нөгөө гурван булга нөгөө нэг алтайгаа санаж сэрдэг улсууд нь одоо хэр олон байд юм. Хилтэй захан голоо молоо санаж сэрж байгаа шүү дээ. Хилийн дэс салгасан чиглэл нутгаа санаа. Нэрээ хилийн дэс гэснээс гадаад руу явж нэвтрүүлэг хийжсэн үү? Хийжсэн. Тэр Солонгос. За. Хамгийн 2009 онд тэгээ 11 онд Бэлэг Европын холбооны улсууд Бэлэг Герман тэргийг яваад буугийн моёнтай нэвтрүүлэг юм. Сайн явсан. Тэгээд тэр чинь нэг нэвтрүүлгийн өрөө хөгжөөд байх тусам нөгөө өрөө нь өөрчлөгдөжсөн байхгүй. 9-с 11 онд бол би өрөөгөө өөрчлөөд монголчууд хаан дуулж байна тэнд очно гэдэг. Зөв. Тэгэхээр чи нөгөө өрөөгөө дагаад зорилго нь ондоо болгоод эхэлж байгаа. Дэлхийн хэмжээр болчих. Дэлхийн хэмжээнд болгоод эхэлж байгаа. Тэгээд Европ яваа дараа нь Америкт Вашингтон DC, Чикаго гэдэг. Тэгээд дараа нь Австралиас нэг санал ирсэн би чадаагүй л дээ. Нэвтрүүлэг энэ бол миний сайхан Монголын ард түмний дуулах дуртай дуулсан дуу бүхэн гэгэн тэнгэрлэг байдаг их нутгаан хийгээд илгэн садан олон их хорон юугаан зүрх сэтгэлэн багтаасан хямралыг сайхан залуусан оролцох дуртай үзэх дуртай нэвтрүүлгийн нэг ингээд энэ хүн нэвтрүүлэг маань Ческа Липа хотоос үзэгч тавхандаа хүрэхэд бэлэн болсон бөгөөд өнөөдрийн игшиг аялгууд өрөн бүтэн нэг цагийг тавхан цэнгэр дэлгэцийн туршид нүд салгалгүй яруу сонсголонгийн чимэг болсон игшиглэн болсон игшиг аялгууд дүүрэн
нэвтрүүлгээр та бүдэг энэ дайлахад бэлэн болж байна. Өргөө гэрийн тань хойморт экшиглэнхэн байгаа экшиг дуухуур аялгауг та бүхэн халуун сайхан алга ташилтаараа сэтгэлийн экшигэн цэнхэр хадаг мэд дэвсэн тосон аваарай гэж хүсэж байна. Энэ бол ТV караоке нэвтрүүлэг. Энэ чинь зарим дэлхийн улс оронд түрүүн нэвтрүүлгийн өмнө нэг ажиллагааны залуучтай таараад хоёулаа хөрөлж чад. Бусад улс оронд энэ караокет чинь бүр ингээд хөгжөөд юу гэсэн солонгосын нэг караоке хөтлөгчийн талаар нэг хальт дээрс нүгөө та түрүү. Тий. Солонгосын хамгийн алдартай нэг үгэн бий. Тэр нөгөө солонгосын алдартай нүрийн чирээ гэж нэвтрүүлгүй. Аа за. Тэр нүрэ гэдэг нь дуул гэсэн үг л дээ. Одоо нүрийн банк гэхээр дууны өрөө гэж байна. Тэрийг би монголчлоод ТV караоке. Монголчлоод нөгөө байгууллагахдаа дуун өргөө гэж байх болж байгаа. Аа за. Дуун өргөө. Тэг өргөө гэр чинь муу юм болтгоо. Дандаа дуу гэдэг чинь сайхан энерги дагуулна. Муу юм гэдэг. Тий. Тэгээ караоке гэдэг өөрөө нэр нь ч гэсэн тийм шиг байл. Японоор. Тэр солонгос үгэн тэгээд нэлээд олон жил хөтлсөн бай таа. Тэр хамгийн алдартай би 97 онд солонгос явж байхдаа анх нэвтрүүлэг үзчихсэн. Нэг өвгөн одоо ингээд над чиг одоо ингээд орилж гачраа үсгэрчээд байхгүй л тий. Тэгсэн мөртлөө ингээд ярьж байгаа нь хүмүүс бүр илгээ өвгөртлийнэ гээл гөхрөөр алгаа ташаа. Фаны явдаг хүн байна тий. Тэгээд тэр хэлж байгаа үг мөг нь тэгж их хоногчтой юм шиг байна. Тэгээд тэр үгний үгэнд дурддагдаад тэр үгэн тэр байгууллагын тухай юм уу тэр дуучны тухай тэр гарч исэн хүний тухай ярина гэдэг бол бараг л их хөв заяа болчихж байгаа шиг байна. Одоо хэрнээ хөтлөж байгаа шүү. Тийм үү. Би 97 онд анх үзчихсэн 30 жилийн өмнө үзчихсэн гэхээр 80 гарсан юм уу? Одоо бол 80 гарсан бараг 90 шахсан юм байж байгаа. Одоо шүтэлж байгаа юм уу? Одоо нэвтрүүлэг явдаг гэсэн. Улсын баатар болсон юм биш баг. Бараг л тэр домог болсон юм байна. Домог шүү дээ. Тэр нүрийн чараа нэвтрүүлэг үнэхээр үзэн шүү дээ. Одоо таныг яг зүгээр одоо яа алтан гэрэл за тэг гэж ярихаас өмнө яг монголчууд одоо миний үе миний дээшээ доош үеийнх нь караоке халтан гэрэлд караоке агийг тэгэл мэднэ ч тэгж л ярьж шүү. Хөөе караоке гэдээ дуудаж байгаа юм байд шүү. Нэр нь орж ирэхгүй нөө яалк ахыг зурсан чинь нэр нь орж ирөхгүйсэн энэ ха чинь нэр нь шинэ жил хэлөө цагаан сар хэлөө гэж бодсон гэдэг шиг. Тийм. Яг үнэ таныг бол тэг тань. Тэгээ сая одоо хүний амьдрал баялаг сайн муу юм зохиолдох яах вэ? Өвдөө твцсэн тий ёо ёо гэд. Нэг 3 жил ёо ёо гэсэн. Бүр 3 жил твцсэн юм да. 3 жил. Бод чинь нэг гайгүй богино хугацаанд твцсэн. 22 онд. Аа за. Одоо бас яг 3 жилийн өмнө да 7 сард. Тэгэл гинтл ёо ёо гэсэн чи ямар хилж идэх биш. Би маргааш нөгөөдөр ирэх шүү гэхгүй шүү. Тэг бид нар ямар үзүүлж харуулад жагнуулаг үгээд идэх ч амттай тийш тий. Гэлтгэн зүгж яваал. Өөрийгөө өнөөдөр гүйж байгаагаас алж байна болж байна л гэдэг залуу нас байхгүй. Тий. 3 жил хэвцсэн гэж бас урт хугацаа шүү. 3 жил. За тэгээд сая би сошиалаар таныг олж харсан. Медалаа зүгтсэн тайзан дээр өөр өнгөрөхтэй гараад ирж байгаа байхгүй юу? Хувцгөө. Нөгөө гоё улаан бижак, нөгөө том пантгийн зангаа байхгүй. Нүцгнэр доогоороо өөр пантгийн зангаатай. Тэгээд сонирхол татж байгаа байхгүй юу? Хүү нааг яах чинь ямар ч өвдснийг бол мэдж байгаа. Тэгтэл удаагүй сая фэйс үзээ үйдсэн чинь харин тайзан дээр шал өөр өвцтэй зогсож идэв. Ингээд би бүр шоконд ороод таны уцыг олж хологцсон байхгүй юу? Тэгээд надтай нэг ярилцах боломж байна уу? Яаж даван туулж ер нь тайзан дээр гарах хэмжээний нэмийг нэлээд зам туулсан байгаа шүү дээ. Тэр талаараа нууц шул жоохон турдвал. Гэхдээ нэг олон той зүг дагад дэрвээд намраа туг шиг намраа хийсэн явжсэн юм чинь яг гівтчихээр босмор санагдав юм бэл. Босхороо алхмаар санагдав. Үн чинь тэгээл ахаал идэг. Левел ахаал яваалаа юм л да. Тий. Компьютер тоглоомын нэг үе давчхаар дараагийн үеийн жоохон хэцүүдэл эхэлдэг шүү. Тэр шиг ингээд левел ахаал яваалаа. Тэгэл за яг тэрэгцээсээ босоод ирэхээр яаж хурдан сайжрах вэ гэж яраад эхэлж байгаа. Бушуухан микрофон байрмаар санагдал. Өнөө нэвтрүүлгээ хөтлөх санагдал. Тэхийн тулд чи би хөдлөөд авах хэрэгтэй. Хөдлөөд авахаар хамгийн их боломжийн газар юу гэхээр надад ч фитнес болчих жоох. Тэгэл фитнест очиод нөгөө нэг ороод нөгөө нэг хідэн төхөөрөмжүүд дээр чинь өөрөө чадахгүйгээрээ хөдлөн. Хөдөлж байгаа хүмүүс залуус дээр очиж асууна. Тэгээ нэг фитнесийн нэг гоё юм нэхэр тэнд үйдэг энерги нь багхгүй. Яг үнэ. Тэнд чинь янз бүрийн хүмүүс яах гэж ирүүл хүмүүс очиад байгаа. Өшөө ирүүл болох гэж өшөө гоё сайхан болох гэж яг өөр дээрээ гоо сайхныг бүтээх гэж орж байгаа. зоригтой. Зоригтой. Тэгээд тэр дунд чинь одоо миний хитүүн яваад орохоор эдгээр шигээ болчих юмсан юм. Тэр гоё энерги ч орчхоор ядчил би тэнд чинь тэр дотор олон төхөөрөмж дундуур сүлжээ явахаараа таяггүй явдаг байхгүй. Ирүүл хүмүүсийн дунд бол ганцаараа одоо таяг тулаад эдэн садуулаа яваад байхгүй.
Тэгээд нэг заалан тэр хүзүүн дээр гинж тогтсон алхаа явж харсан. Тэр чинь 3 жилийн өмнөх нь. Тийм үү? Тий, харуулсныхаа дараа нэг 3 сар, 4 сартай. Мундаг төвчээр би дэ өөрөөсөө ичсэн. Бурхан гизгүзийг миний байж байгаа байдал наа гэж хараач гэд би өөрөөсөө айгу иччихсэн. Тэгэхээр энэ шийдвэрийг гаргаад зааланд очно гэж та угаас нөө дотоод хүн чинь хүчтэй олонтой байгаа сурцсан болохоор анзаардалж чадахгүй шүү дээ. Өө тэр гिचүү билээ яг хөвтэй юм уу яг тэр гинцэр байгаад эхлэхээр чи бүх юм ингээд харанхуй өөрөө нөгөө жоохон хідэн 2-3 жилийн дараах юм уу ингээд харж чадхаа байж. Тэгэл дайлгын сүүжээ жилтэл хөвтөө шүү дээ. Тэгээд энэ амьдрал дуусчихсан юм шиг болдог гэсэн юм бодно. Дэвнэлхийн юм үзэн сувг эргүүл нутг учиргүй зургт үзэж байгаа байж өөр тийшээ гүлгийн шилтсэн ч байж ах шиг. Энд чинь сүлд өөрт их утгагүй болж эхэлж байгаа. Амьдрах сонирхол явах хэрэгтэй. Тэгэл яваад ингээд ирэхээр амьдрал ямар сайхан. Жохон нүдэ нэгэ жоохон гүнзгий ямсгаад та харах юм бол эргэн тойрон ямар сайхан хүмүүс байдгийг те. Энэ ханилж байгаа хань хүүхдүүд минь ачцэн нар тэгээ хүмүүсийн урмын үг мессеж найз нөхдөд авчирж байгаа тэр бууз банш хүртэл гоё сэтгэл амтагддаг баг. Яг үнэ. Гоё шүү дээ. Тэгэхээр тийм юмнаас хүн жоохон юмнаас ингээ урам авчдаг бил. Урлагийн би одоо би ч бас урлаг шөлөөр хөвлөсөн. Хачир дээр олонний юмд байгаад л нэг юм ихтгэлтэй хүчтэй зоригтой юм шиг бусдыг байлдан дагуу хашгирч идэг болсон. Яг цаана бол нурддаг шүү дээ бас. Хажууд ханаа хэмлэн эдэн хүүхдэд гоочлон тий. Хоол ундын чамлан Яг бүр хэцүү хаашаа өр те. хэцүү. Цаашаа харж уйлна. Оо ингэж амьдрах хэрэгч байна уу гэж бодох юм. Зурагтаар нэг нэвтрүүлэгч нь айтайхан мэдээг айтайхан уншиж гарал нөлөөс гоцчих гээд шүү дээ. Тийм жижиг юм дээр санаан дормгийн юм дээр өөлөн гай болно. Хүн гоё дуу дуулж ивэл дуу муу үзэж чадахгүй, клип үзэж чадахгүй. Айл хэдэ урсцсан сууч. Тэгээд хүний чи яг тэгээ барьж ах хэрэгтэй юм билээ. Барихгүй бол тэгээ өөрийгөө нурмаагаал уйлж унжаал суугаад их юм бол өөрийгөө л өөрийнхөө нэг хязгаараа эргийг нөгөө үерсэн бол эргээ иддэг шиг л өөрийгөө идэлэх юм шиг л. Тэмцэхгүй бол мөхөн л тоо. Юм гоочлол, өөчлөл. Энэ мэдээг муухай уншиж чинь. Энэ ямар сонир дуулчав гэд ингээл нөгөө тэрийг бодоод л унаад оцсон нөгөө зүрх сэтгэл харах өнцөг болмол мохорлно гэсэн үг. Тэгэхээр та бол яг нөгөө өөрөө уул хүн дарцгах учраас ирмэлдэж байгаа байхгүй юу? Одоо миний дүүгийнх нь подкастын нэр ч гэсэн өөрчлөлт гэдэг нэртэй байхгүй юу? Мэдээж одоо би яг одоо булчин шөрмсийг мэрэгжлийн төвшөнд хөгжүүлэхгүй ч гэсэн чинь дотоодоо өөрчлөөд ингээд өөрийгөө таяа тулаад босч ирээ заалаар алхаад явж байгаа юм чинь өөр дөр гарч байгаа өөрчлөлт бусдаа хуваалцах л хоёлын энд сууж байгаа. Түүнээс бид одоо алтан медалаа гайхуулах гээд би угаасаа мундаг шүүч гээд байгаа юм. Бидэнд боломж байна гэдгийг л харуулах гэдэг. Биний өөрчлөлт подкастын онцлогч гэсэн тийм дүүн бас нэг халуун залуу насандаа идэж ууж явлаа. Тэгэл нэг нөлөөллийн бас нэг залуучууд хөвгүүдэд юм ярих юмсан, охтууд дуулах юмсан гэж энэ нэвт подкаста хийдэг. Тэгэл бас таныг өөртөө чинь энэ эрүүл мэндийн шалтгаанаар энэ байдлаас ангижраад дийлэх боломжтой шүү гэсэн санаа хэлж байгаа. Залуу алуу наснд бол 100 муу татчихлээсэн мэт та. Өө тэр чинь байна шүү дээ. Байлгүй. Тий, ажилч тэр чинь яг караоке ч одоо жинхэнэ ард түмний одолж исэн тийм ээ. Ямар сайндаа нэр нь байхгүй караоке гэж байгаа. Тэгэхээр ч хүмүүс чинь наашаа суу алим наашаа цуг зэрэгцээ суу 30 минут цуг суу. Энийг хугас юм байна. Яах вэ их үү? Өнөөх нь хөөрч очин мэдээж суун. Мэдэх уухад айлна. Бас хүний хүндлэхгүй хаяад яваад өгч болохгүй. Хүний сэтгэл байна. Тэгээд тэрнийхээ хэрээр гүртэн. Тэгнь. Оо эдний дээж мэж гэж ингэжсэн бол сүулдэ өөрөө дөхөлөө тавьчихсан чинь ингэчих жоох шиг. Тэгнь. Яг хүмүүсийн хайр гэдэг байхгүй. Хүндлэл гэдэг. Эдэж удаагаа ч гол нь биш. Юу байна түгээрээ айлна. Дуртай болохоор нөгөөд байгаа юм биш шүү. Яг үнэ. Тий. Дурлж угаад байгаа ч юм биш. Тэг хүндлээд байгаа юм. Тэр хүндлэлийн бол зөв тогтоох хэрэгтэй юм шиг байна. Яг үнэ. За нэг 100 г өгч явах чинь би 50 г-ын тогтоох юм уу? 120 г болтол ингэ тогтоох юм уу? Яг үнэ. Тэгээ тэр хүндлэлийг л хүлээх, тогтоох, дааж явах гэдэг л их хүчээр байд юм байна л. Яг үнэ. Хийсний хэрээр хүндлэлийн хэрээр хүртээд байсан бол бас хэцүү. Одоо сууж явахгүй юу бас. Би чинь хаач далавч ургацж явж байгаа юм мэдэхгүй. Тэр яг энэ нөгөө хоёр талтай байхгүй юу? Яг тохируулан хэрэгжилж чаддаг хүмүүсээ тохируулаад сайхан ярьж хөрөөд ингээд юм баярлалаа талхлаа хэлээд ингээл өндөрлөл. За тэгээ бүр танкын заны хаяа хэлдгээр далавчаа оргуулад нисүүл тэгээд
Нэмс нисэх амархан шүү дээ. магадлал өндөртэй. Тэгээд түрүү чи нөгөө дүүгийн асуусан яхад хүн бол хизээч нэг л өдөр яаж ч мэднэ. Энэ амьдрал ер нь заавартайгаа ирэхгүй, болцолтойгоо ирэхгүй. Яг үнэ. Болцолгүй байхгүй. Хизээч унаж уйдж мэднэ. А тэр үед нь юмыг бол жоохон хүндрүүлж биш. Одоо яг миний энэ өвдснөр өвдөж шалж байгаа юм уу хүмүүс байж л байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Тэгээ над руу сая ховдоос нэг залуу ярьж илээ. Ахаа сэтгэл санаа их хүнд үйд юм байна. Хэцүү байна. Дүүн үлстэй дэрвэж явсан. Одоо бол нөгөө биеийнхээ 50% даахгүй хүн чинь айгүй их готордог байна. Бүр болохоо байна. Хүндрэх юм бол бүр аюултай юм чи. Өөрөөгөө л оролцох гээд идэх байхгүй. Айгүй зэм. Нэг тим шатанд гүнзгийр үлж болдог. Харин юм их хөнгө авмаар юм байл. Гэхдээ яа тий өвдөл үстэй. Тий. Яагаад болдгоо би хүн өвддгөө өвчнөр явчих юм. Өвдчих юм. Тий, тий. Доох биш тий хүн жигшмээр юм халддаг юм болцсон юм биш. Одоо хүн төрлөختөнд байхгүй юмар байгаа. Өвдөл үстэй. Намайг үүр хичгийн л үүр үлдэж шээ. Яг үнэ. Би үүрэл босоод ирэл та. Энэ ачааг үүр чадах юм уу чи гэдэл жоох ачаа үүр үлдсэн л байна. Бурхан даах хэмжээний ачааг л өгнө шүү дээ. Тийм шүү дээ. Гитээцээ 200 кг надад өгөөгүй шүү дээ. Тэг жоохон сэтгэл зүй өвдөлт л байгаа. Биеийнх нь 50 би одоо тураад 57 кг тай болсон байна. Эний 50 гэхэр чи би 27 кг ачаал үүрүүлээл үсттэй надад. За тий. Тэгэхээр чин 27-г даахгүй гунж гутраал урваж ярвагаал уган шаардлахгүй байхгүй. Тий, тий. Хэцүү нь хэцүү л дээ. Аль хэцүүг хүний хамгийн хүнд зовлон надад тусчлаа гэж бодож л болтгоо юм байна. Би ёстой зовж байна энэ төр гэж л болтгоо юм л. Өөрийгөө нэг буруугаар хөглөөд байгаа. Яг үнэ. Тэг тусам яалаа гэж дээ. Чи ийм хачиг үүрх чадахгүй бол тэр байтугай өндийж босод сууж чадахгүй хүмүүс энэ дэлхийд ирж зөндөө байх шүү дээ. Чи тэгвэл тийм хүнд зовлон чам дээр өвчин ирсэн бол тэгвэл яах вэ? Өөрийгөө их харьцуулж байгаа. Чи өөрийгөө л данхараад байгаа юм л. Тэгэхээс аргагүй. Яг тэгх юм л. Хати хань жил өөр хөхт ингээд дэмжин туслаад хайрлаад байгаа гэсэн. Хуучин өөрөө хичээл зүтгэл гаргахгүй бол Тийм шүү дээ. болохгүй шүү дээ. Өөрөө л гэсэн босъё гэсэн бодлого байхгүй бол 1000 гарнаас татаж ангаа босгоод нэмэргүй шүү дээ. Энэ бүхний чаар дээр ер нь бол танаа гэр бүл багаараа л хөтлөж байгаа шүү дээ. Ээ. Ханда яг хүн ингээд бид нар төдийлөн хамт амьдарч яхад л түрүүний ярьдаг шиг таалахаасаа таалахгүй нэг шүү дээ. Тий. Яруу язв татаал ингээд л байдаг. Ер нь нэг ханда өөр хөхтэй бас нэг надтай подкаст норж их нэг сайхан баярлалаа гэж сэтгэлийн үг хэлээч. Ийм сайхан тавьчруулсан би бас азтай сайхан азтай хүн. Миний ань сайхан эмэгтэй сайхан хүн. Одоо нэгийг уйдж унтсан байхад нь өндийж босгоё гэж шүд зуусан 3 жил шүд зуусан. Яны тухай ярих хэцүү гэдэг. Яг хэцүү шүү дээ бид нар чи. Наанаа л ингээд төлөх хэвчээ. Тэгээ магадгүй би ханийгаа ингээд миний оронд ингээ хоёулаа байраа солилцсон бол би одоо ханьшиг ингэж нойр хоолгүй чадах байсан болов уу? Тэгээ өөрийгөө золиослж чаддаг хүнийг л яг хүний хань гэдэг юм байна. Тэгээ миний хүүхдүүд ч гэсэн. За одоо миний аав хөөх юм чи цоглог юм шиг. Хүүхдүүд өөрсөөртэй хэмжээгээр л аавгаа эндийж усах гэж сэтгэлд нэг гал нэмчих гээл ингээл. Тэг унгааж болохгүй шүү л гэж боддог. Тэг хар залуугаараа хүүхд нь байхад аав нь өөрөө хар залуугаараа явчмааргүй шүү дээ. Тий. Хамтдаа амьдрмаар шүү дээ. Явцсан бол одоо энэ 3 жил өнгөрцөн. Нэг бол мартагдцсан. Хаяа нэг цагаан сараар за нэг хөөргийг гаргана. Тэгэл дээлийн гаргана. Энэ аавын дээл юм шүү. Дээл бүс юм шүү тэгээд дурсам. Жохон бие таарах нэг юмсэн. Тэгэл нэг бол ил гаргаал тавьчин хаяа нэг үнэрлэн өөр яах юм бэ? Тэг би хэрвээ босч өндийгөө бол нэг тийм л байж үлээж байгаа байхгүй. Дурсамжил үлт. Эхнэр нэг хаяа нэг бурхан багшийн дүүч өдөр ч гэдэг юм тийм өдөр цагаан сар мараад зургийг гаргаж нэг зул асаанд. Энэ муухагаар бодвол чаман тий. Жохон өөдрөг бодвол би өөрөө өндийснэрөө өөрийнхөө ирээдүг аваад ирж байгаа. Босно унсан бол өндийсэн бол бос гэсэн би нэг өрөөтэй л хэлдэг. Тэгээ энэ чинь унж босдог л харах байхгүй. Унж босдог харбод нэг унаал явцдаг. Тэгэл өндийх хэрэгтэй шүү дээ. Сохтон хүн хүртэл унчаараа өндийх гэл энэ тэнд зуураад тэмцдэг шүү дээ. Тэмцдэг шүү дээ. Тэгэхэд би ирүүл үжиж өвдчөөд тэгээд яхаараа өндийж болдог.
Өчигдрийн явдал дурсан ч өнөөдөр бол боломж. Маргааш бол бэлэг гэж хэлэх дуртай би. Өчигдрийн явдал дурсан ч өнөөдөр боломж. Маргааш бэлэг. Одоо тэрийн сууж байгаа цаг мөч гэсэн боломж. Тэгээ яг энэ өгнүүдийн ар дээр бас яг сайхан нэг хандаа хайртай шүү. Хүүхдүүд даав хайртай шүү гэх нэг сайхан хэлчмээр байна. Нэг мэгмэр живийн жимгээ гэдэг 23 дугаар сургуульд 35 жил багшлаад насаараа багшилсан ардын үр хүүхдүүдийг зарчимч шаардлагатай хатуу амьдрал тийм хатуу өмнөний дэр гэж байж ич би хатууж босч тийм ээ. Миний хань би чамдаа хайртай. Сайхан айны хүчинд амьдралын сайхныг би бол одоо амтлаад мэдрээд үнэрлээд хараа сууж. Ийм сайхныг хандаа бэлгэлсэн. Үр хүүхдүүдтэй бас надад биш. Үр хүүхдүүд ачцын нэртэй бэлгэлж байгаа. Тэгээ 3 жил өөрөө өвдсөн хүний хажууд ар гэрээрээ өрхвөлөөр өвдөж байгаа. Тэгээ миний ээж байна. Би чинь 10 хүүхэдтэй айлын. Манайх чинь 7 эрэгтэй 3 эмэгтэй. Тийм үү? Хүмүүсийн манайх тийм шин. Би бас 2 эрэгтэй 3 эмэгтэй. Тэгээ би чинь дээрээсээ би чинь доороо 7 дөвтэй. Тэгээ цээжний одоо гэх юм уу? Тийм байна. Тэгээд хамгийн ааштай. Тэгэхээр чинь нөгөө 7 дүүнэр бүгд харж байгаа. Ах харж байгаа. Яг. За одоо тэгээд нөгөө ёндонгийн хүүхдүүдийн чинь хамгийн ааштай нь би. Хамгийн ааштай хүн өөрөө бас өнкрөөд унж өгч болохгүй. Яг. Бос зүтэг тэмц гэж гашгардаг ойролдог ярьдаг нь би. Тэгэхээр ч өөрөө бас тэр шигээ байх хэрэгтэй. Тэгээд хандаа бол хайртай л. Энэ гэрүүлийн хамгийн үнэтэй зүйл нь утга учир нь бол миний хань. Хандаа хайртай л гэж хэлээ. За баярлалаа. Ер нь бид нар чи яах вэ? Ирчүү тэгэл энэ хайртай гэдэг үг хэлхийг хүсээд идэг. Хэлж чаддгүй. Хэлчихэд доош орчих гэдэг юм байна. Ер нь тий хэлж явах ёстой юм л. Уучлаарай бол тэр дор бичсэн уучлаараа хэлцдэг. Уучлаарай гэж хэлэхгүй байж худлаа нэг уучлаж байгаа уучлах байх гэж одоо юм хийгээд аргыг нь олох гаялаа явааддаг. Тэр хооронд улам уурын үргэ ачдаг шиг байна. Тэр хэлж сурах хэрэгтэй тий. Иви. Хах өрөөхтүүд ах トゥ нар ингээд олоолаа гэсэн буян чинь бас өвдөж хавдах сайн муу явахад л төшөд босоод ирдэ ш нь. Тийм шүү дээ. Би бас 7 банд 3 ахантай айлын дунд төв шүү дээ. Оо за. Та тэр бас төстэй юм байна. Агийнхтаас ингээд уулзаад хитгэн битэр удаагүй шүү дээ. Цагаар нь уулзаад ярилцахад л те 5-ын тоон дуртай байна. Төстэй юмнууд их байна. Өндөр намж хорилцаа. Ярих сүлжээ явахгүй амар байгаа ч та хэлээч. Шууд төвшин нэг төвшөнд ярьж байгаа ч та хэлээ. Агийнхыг одоо нөгөө ТV караоке гэдгээр хүмүүс мэддэг болохоор тэрэн дээр гошлоо яриад байна. Тэгээ хүмүүс таныг энэ тэнд явахаар гой дуулдаг багч боддог баг. Би ч тэгж боддог шүү дээ. Хүүхд багаас үтсэн болооч тэр гой дуулдаг учраас энэ дууны нэвтрүүл. Тэр нь бол хүүхэд багт их дуулдаг баг. Манай дунд сургуулийн багш Сүхбаатар гэж багш байсан. Одоо бурхан болцоо Арднаа гэж Сүхбаатар. Сүхбаатар багш маань хамтлаг байгуулна. Улс төрийн дууны хамтлаг гэл. За. Тэгээ би ч өөрөө юмд их салбанж гүйж юм. Нөгөө хамтлагт нь дуучин хийцэн даквиж явна. Тэгээд сургуулийн концертын дээр даквиж гарч ирээ шүлэг үншин. Тэгээд биднес хүүхэд байхад багшаас их юм шалтгаалж байгаа шиг. Чи хүүхдийг хөглөө ичиж байгаа байхгүй. Тэр чигээр. Тийм шүү дээ. Тэгэл орилж гарч ирсэн хүн чинь насаараа дуулаад нэг бол дууны нэвтрүүлэг хөтлөөл. Тэгээд шүлэг үншаал радиод шүлэг үншин янз бүрийн концертын дээр шүлэг үншин. Тэгэл миний замыг заагаа хийчих. Багаас нь авьяасын юм дуртай сонирхолтой ямар зэрэг тоглонд явах вэ бидний үед авих ярьдаг байсан шүү дээ. Тэгэхээр тэр яг тухайн хүний өөрийгөө олж авах момент байгаа байхгүй юу? Би бас тэгж боддог. Бид мэдэхгүй шүү дээ нэг. Мэдэхгүй шүү дээ. Урьдчилж харж чадахгүй ч. Бид ямар амьдралынхаа ванга биш. Тийм шүү дээ. Зүгээр амьдралынхаа ерөөсөө би одоо сүүлийн үед ингэж бодох дуртай болчиход. Хүн ер нь амьдралынхаа өөрөө гол дүр нь л байх хэрэгтэй. Гол дүр байх хэрэгтэй. Гол дүр гэдэг бол хамаг зохиолын киноны ч байдаг юм уу? Бүх ачааг нуруундаа өөрөө явж идэх хүн байдаг шүү дээ. Тэгэл үзэгч юм уншигчдад харгалгаал энэ ямар зөв муухай юм бэ? Муу санаатай юм бэ гэх. Бүх ялааны үүрэл явж идэх хүн. Бид бол өөрсдийнхөө амьдралын гол дүр байвал ер нь гол дүр. Байвал байсан шиг байна. Таны нүдээс гарч байгаа аз жаргалын нулимс болон гомлын нулимс бас танаас дотоодос шалтгаалж гарна. Гэвч тэр нулимсыг бас таны гарал арчина. Тий. Хань арчина, үр өгд арчина. Гэвч тэд үргэлж миний хажууд байх үгүй юу? Аз жаргалын нулимс, гүнгийн нулимсыг чинь таны гарал арчина. Би бас ийм л бодолтоос өөрийгөө их нэлээ хатуу зогсоож явдаг. Тэр агийнхаас нэг хүсэх гээд байгаа байхгүй юу? Яг нэг дуу аял хэлт авъя. Монгол ир хүмүүс л энэ. Заавал одоо таныг нэвтрүүлэх хөтлөгч нэг өөр
Дуучин хүн чинь нэг өөр штэ. Яа. Мэргэжлийн биш л бах л та. Тэгстэй одоо яах вэ би одоо таны нөгөө алтны ажиллах гуй шаардна гэж байна үсттэй. Чи одоо зүгээр ив ирүүл сууж байгаа хүнийг 100 татсан юм шиг дуулуулчих гээд. Үгүй яах вэ? Өнөөх нь одоо дуулчих гээд уцаа хуцсан. Зүгээр. Хамаагүй штэ. Юм уу сонсохоор өвдөр мүү ая эдэр явуул болно штэ. Нөгөө загц чиний мөр усгүй гэж нэг юм би. Тэрнтэй адилхан л яг ер нь энд ярилцлаганд орж явахдаа нэг дуулж ийсэнгүү. Тэгээ одоо сайхан дүүгийн хүсэлт байна. Яг л ойлаа сайхан муугаад бол хамаагүй штэ. Нөгөө хүмүүс өөрсдөө их сонирхоод байт юм шиг. Ямар бүхэрдэх их асуудал. Бүхэрдэх хүнийг одоо чи энд барилдах гэдэлтэй чи. Дуулдаг болвол би зүгээр боддог байсан шүү дээ багасаа таны. Бүх болдог байж. Тэгсэн бол барилдана. Нэг өрөөд авъя гэдэг. Яг нэг дуу аялал та аялаа. Нөгөө энэ тэнд хөдөө гадаагүй хилийн чандгүй нөгөө караоке нэвтрүүлгээр явж хахаар нутгаа сансан амраг садан аав ээжгээ сансан хүмүүс их дуулна л да. Тэгээд энэ Жавхлангийн дуулдаг нэг дангийн аав. Бүрээд тэр дуунд их дуртай. Тэгээ ханийгаа их сан гоё ажиллаа хийж явж ижил санаад байгаа шүү дээ. Хайр шүү дээ. Та хайр гэх юм уу? Тийм их дотны юм уу? Хоёулаа нэг бий болчихд юм уу? Тэглэг байх. Үлээ гүйхэн тэнгэрээ өндөр майхан хайханда үг харахгүй л болохгүй. Хамаагүй шүү дээ. Үг хараад болж болно шүү дээ. Оли дангина. Манай нэвтрүүлэгч нэг тийм чөлөөтэй ингэж заах ярилцаа суудаг. Холограмтайгаа юу? Ингээ микрого жоох ойртуулчих. За хөгжимтэй явсан дээр хаа. Тэгээд сайхан чөлөөтэй шүү дээ. Өндөр хайхан майханда үнгээ голой дангина элдонгээ шин гайхалтай охон хатан дангина ой шошо нэрлэн юри дару занги 용해시게 새기는 길 한거 아열기 샤그나다 셰흠 보여라 하라 더르궁 샤지예 하라든 유듬 호저라 어흥 같은 당기나 어여쇼쇼 내릴랭기 요리 다로 상기시네 요네허시해 세계랭기 баярлалаа. Бүрээ дуунууд их аялгүй сайтай байдаг. Гоё, аялгүй сайтай. Тий. Энд бас нэг миний сайнахч биш байх л та. Миний юм уу аав ээж хоёрын хүүхдүүдтэй өгсөн нэг гэрийн хүмүүжил баг. Тий. Тэгээд дээрээс нь багад их ном уншуулдаг гэсэн номноос ч авсан юмнууд бас байдаг байх тийм ээ. Хүн утга гурван зохиолоос мөрөөдлийнхөө хан хүү гэдэг шиг. Мөрөөдлийнхөө бааtruудтай учран нөгөөдүүлийн ялж ялагдж байгаа, унж усж байгаа тэмцэл юмнуудыг бодно. Би хэрвээ байсан бол гэж бодно. Хүүхдүүд хасаа нэг тийм номон дунд орж хатуужхад нь хатуужаад хайлахт нь хайлаад ингээ явж байгаа юм чинь өөрийнхөө бас амьдралын идеалыг тэндээс авдаг байж юм. Тэр үед одоо сошиал хөгжөөл ингээл өчрөө гар утас бид нар оролдож ухдаг байсан биш. 4-10 киногоо үзчихэв. Тий. За хаяа нэг окей хөлбөмбөг үзэн. Тэгээ мө зурагтай хажуугаас нь нүдэн дээрээс нь шинж дээр нэг хаа нэг санраймагаа үзчихэн. Тэгээд нэг тиймэрхүү л байсан. Тэгээ ер нь гэрийн хүмүүжил чинь за алтан гэрэл тэргээр тоосон харчин ганц зөргийн шалаа аваа тэр тэгж юм аваа гэдэг хуваартай. Бүх юм хуваартай. Өглөө босоод зүсэм тал 2 ятангоо заавал идэн. Зэгцтэй. Өнөөгөө өөрөө цагтаа босч ил идэхгүй алга болчихно. 10 хүүхдээ хин идсэн юм бэ? Тэгдэг байсан. Эзэнгүй болдог. Тий.
эзэнгүй хэрэг их гарна шүү. Тэгээ тоглолтог юм чинь маатик жартаа твиг мэв ингээд эко байж. Ном сум. Жохон томроод ирэхээр төрөнийг хүлэн бүгдэж явж байна. Тэгэхээр ер нь ингээд нөгөө багт айгуу сайн хөгцсөн байгаа байхгүй юу. Одоо та хэд даваа тал болохоор 10 хүүхэд идэх чинь бас нэг огт хол гээхгүй. Тий. Сурлагаар бас татаж явна ихчнэр ахнаар. Жохон томчулна арай багуудаа үүрч дүүрэн баасэсийн цэвэрлэн гэр ноо цэвэрлэн хоолундаа хийж өгнө аяг тавгийн уугаана. Ер нь томчул их ажилтай шүү. Ээж аваа бараан зөксөө харагддаг байл шүү дээ. Тэгээ дундлын хүүхдүүд биднээс ч хэцүү. Шинэ хувц өмсөхгүй. Байхгүй. Дээр ахнараас ирсэн хувцс л тэгэл. Том дол тэгэл яаж игээл өнөх хийж өмсөж барна. Тэгээ надаас буцаад доошоо дүүнэрлүү шилж гин. Тий. Би юм хоёр ахыгаа дагаал гүйчидэг байж л гутлаа битгээ хацалчаар ханшаар ингээл нөгөө форум хувцас битгийн энд оголд татчаар өөрт ирэх юм. Надад ирэх нь тодорхой учраас. Тий. За тэгээд нэг спорт тэмцээн уралдаан төрүүлэх янз бүрийн гавьяа шагнал авсан үед урамшил маягаар шинэ хувцас хаяа нэг авна. Тэгэл би одоо санд юм ээж минь аав минь цалингаа авахаар нэг их шаад заяг юм нэг дардаг гурийн бал соруулдаг үүсэх те. Тэрийг нэг ингээл боодлоор нь 12 мөний дэвтрээр авт тавьдаг байж л. Одоо тэгээ би өнөдөө 3 хүүхдээ яаж өсгөж байгаа вүлээ? 10 хүүхдийг яаж өсгөсөн? Харин тэт гайхаад идэв. Яадаг би. Тэгээ нэг тажигнсан адуу шиг 7-8 банд нар байна. 3 охин байна. Нүүдүүлж идэж ухна мэдээд дийлдэхгүй. Тий. Тэрний найзууд ирнэ. Тодорхой. Тэгээ гэрт нэг жоохон борцог хийж чинь найзуудаа дуудаж авчраа харманд нь дүүргэж игэл өнөө борцог нь байхгүй. Тэгэл гардаг байлаа шүү дээ. Одоо таны ингээд санаанаас гардггүй энэ нэг залуу ингээд дуулаад ингээд урлагаар авчаасаа гэж хүсчихсэн оролцогч тэр байдгүй. Тэгээ урлаг руу орсон хүн байдгүй таны тэмцээнээр дамжуулаа. Байдгийг. Одоо энэ цогт хэрлийн шинэ үеэр гэдэг дүүрийн дууч ардын жүжигч. Тий. Долгор гуан шав. Тэр дунд говийн юу лээ? Дэлгэр хангаан залуус гэж хамтгаар хамгийн анхны ТV караоке $5,000 бүхий өргөнд очиж дуулаад айгүй сайн өрсөлдөж ирсэн. Дунд говийн ер нь дууч хуурч. Тий. Тэгээ дэлгэр хангаан залуус гэж хамтлагт орчихсон нэг намхан жоохоо. Чигтэй хүчтэй хоолойтой. Тэгэл байгалаа хөглөө тий. Байгалаасаа. Тэг би нэг тэднэраа нэг жижигхэн баримт кино хийжсэн санагдаж байна. Ер нь ингэсэн. ТV караоке $5,000 авсан баг болгоноор биднээс өөрсдөө зардлаа гаргаад. Одоо чинь манай студ. Тэгээд тэр 5 залуугийн яг ямар юу хийдэг, ямар 5 мэрэгчлээ залуу юм. Тус урдны ажлын хийлгээ зургийг аваад баримт кино хийдэг байсан. Одоо нэг 5-6 баримт кино би. Тэг эн чинь нөгөө цаад үзэж байгаа залуучуудтай хэрэгтэй гэж бодоод тахгүй. Бид нар ч гэсэн адилхан төмөр замч хилчихэд. Зүгээр ардын армийн байлдагч офицерууд гал ингэж ирэх хүмүүс шүү дээ тий. Тэнд бол мэрэгжлийн хүмүүс байхгүй. Гэхдээ $5,000 авч болд юм шүү дээ. Ажил амьдрал байдал нь зэгцрээ, жигдрээд хүн таньдаг болоод нөгөө дуулж хуурдаж олон түмэн танигдахынхаа хэрээр за ийм маягийн одоо ингээд бүгдээрээ хамтраад хийвэл өстой Жинжис Баатрын хэлдгээр мэдэхгүй зүйл чадахгүй газар хүрхгүй газар гэж малгай юм байна гэж ойлголж асар өршөлтөөнтэй гээ их урам авдаг байхгүй. Асар өршөлтөөнтэй юм болдог. Их өршөлт. Би ингээд аагийн подкаст нэвтрүүлгээ хийх гэж байна гэж ихнэртэй хэлсэн чинь ихнэр тэмч орох гэж бөө юм болдог байсан гин тэдний байгууллагын яаж костюм бижак сонгож орж ирсэн гин үү. Бүгд айхтар түүхтэй маш их өршөлтөнд туулдаг байсан мэлээ шүү дээ. За тэмцээний үеэр уралдаан ингээд лид болж байгаа шүү дээ. Ингээд орон нутаг хөдөө хотгүй нийлээ. Пактууд гарч ив. Зөндөө. Ер нь тэгээ пактгүй юм гэж аль залуунаас нь тохиолдог. Ер нь залуунаас гэдэг чинь алдаа пактны цуглуулга үйд юм лээ. Тэгээ нөгөө залуучууд газрын холын залуус ирчээд ах чинь нэг өвөл дандаа 12 сарын эхний 10 хоногт зохиогддог байхгүй. Миний нэг уламжил болсон юм. Тэгээд $5,000 төлөө бүхий өргөнд цуглана. Бүхий өргөө хэр хүйтэн үлээ. Тэр хүйтэнд хаанаас ирэх үлээ. Увсаас ийм том гэжтэй хөөхөн 69-тэй. Шүн машин суугаад гиз. Тэгээд нөгөөдөл нөгөө багийн 5 хүн тавуулаа 69-ээр түрээд тэгээ ирлээ шүү дээ. Саяхан штэ 2007-8 онд л 69-тэй явдаг гэсэн баг. Тийм шүү. Тэгээд цасан дунд суугаад яаж тэр жирэмсэн хүүхэн гаагаагүй хол аман төрчөөгүй тийм ээ. Осол энд болчоогүй. Одоо хэрний залбирч явдаг. Дууны л буй юм баг. Буй. Урлагийн сайхан буй юм байна тийм. Тэгээ залуу насны гол жавхаа байна. Дээр нь тийм. Багийн хүч байна. Явж байна тийм. Агуу. Дууны буй гэдэг чинь агуу шүү дээ. Ямар сандал одоо бид нар маань хөгжих тэр аялгуутай ингээл хідэн төмөр нь тэр ингээл хөгжөөж байна. Манай хүмүүс ярихраа гэл ингээл яриул
Үнэхээр энэ дууны урлагтай монголчууд бол заалшгүй холбоотой гэж харддаг. Ер нь тэгээд тэмцээн дээр ингээд уралдаан болно да. Тань дээр ингээд бэлэгсэлт аав ээж нь баярлсан талархснаа илэрхийлэх юм уу те. Байгууллага дээр ингээд тухай туршлагын юм хөрхөн өгдөг байв танд. Одоо авилах гэсэн үг тухайгаар. Энэ манайхны нэг гоё юм биш тийм. Баярлсан сэтгэлийн илэрхийлэл гэдэг. Таныг хөндлөж явдаг шүү гэдэг. Таны Орсын поличүүдээс шиг болцоогүй л дээ. Арайч болгоогүй л дээ. Би одоо тэр нь бол миний характерт бас таарахгүй байна. Одоо нэг эн чинь хүнээс бэлэг авах нэвтрүүлэг биш. Хүнийг дуулуулах нэвтрүүлэг. Квэс нэх гэдэг. За баярлаа гэдэг. Одоо бид бүгд манай хамтлагийн талархсан сэтгэлийн юм шүү энэ. Юмнууд өгдөг юм аа хөвдөг. Байлгүй байх тий. Одоо тэр үед нь цуглуулсан бол баг музей үзэсгэлэн гарах тань юм болсон. Болох байсан байлгүй тий. Хямгажсэн бол бас нэг юм нэвтрүүлгийн түүх агуулсан өөрхийн нэг юм үзэсгэлэнж гарч боломжтой л байхгүй. Боломжтой л байсан. Яг бол нэг миний анзаараад байгаагаар хэдэн жил ер нь үргэлжлсэн. Би нэлээ урт тастай нэвтрүүлэг гэж боддог байхгүй юу? Үн цэнтэй. Эхэлж байгаа нь 97 98 онд энэ үндэсний телевизэд. Үндэсний телевизэд анхны дугаарууд нь явсан шүү. Тэгээд дараа нь үргэлжлээд 2007 онд шинэ форматаар шинэ үрэтээр $5,000 төлөө гэдэг Шанглын сан өндөртөөр эхэлсэн. ТV9. Хоёр дахь нь тий. Тэгээд ТV9-оор гарч ТV9-ээр нэвтэрч эхэлсэн тий. Анхнаасаа бол яг үндэсний телевизээр. Үндэсний телевизийн одоо брэнд нэвтрүүлэг байсан байхгүй юу? За. Тэгээд тийшээ очиод бас юм уу Шанглын сан маань нэмэгдээд тэгээд зохиолчийн ирэх нь над дээр ирэнгүүт. Тэгээд хуу юм чи арай өөр болоод эхэлнэ л дээ. Өнгө төрх хувцлалт төс засалт одоо өнгө зэмж зөвлөгийн нөгөө нэг маркетинг гэл цаанаас нь өөр албал малбат. Арай илүү маневр сайтай болоо. Тэр ачаал өгч байна. Тийм ээ. Энд чинь болохоор олон төрлийн нэвтрүүлэг ингээл нөгөө шахагдаад цаг хугацаатай явдаг байсан шүү дээ тий. Гоё юм. Би бүр ингээл дуун цангинаал ингээл улаан бэж яхтгаа ингээл таны юу ч ихлэх штэ цацж байгаа анхны пампар өтер тий. Одоо үзэж байна хаяа тэргээ та. Сая өдөж явах хугацаанд бас тэргээ харж байгаа хаяа тэргээ хар сэтгэлээ тижээж байгаа штэ. Тэгээд хамаагүй нэг сэтгэл хөндсөн юм уу бас үзэхэд хэцүү. Тийм ээ. Тэгэл нөгөө асгарч гайл. Энийг эргээд нөгөө нэг сэтгэлийн нэг имзэг юм сидэрчих гэдэг юм. Тийм үед болж өгвөл тиймэрхүү хармааргүй. Бас тийм ээ. Өөрийнхөө сэтгэлийг тэршээ уралдуулах гэдэг. Нөгөө тэр үеийн нас байгаа юу, би хаа байгаа юу. Царайч сүсцэг байгаа явсан хүн шүү дээ, мөн шүү дээ. Одоо юу гэдэг байгаа юм тий. Хитрхээ уян галчих. Нөгөө үсээ нэг илдэг шингэрсэн байдаг гутарчих гал. Тий. Тэгээд тэр чи би ингэж явсан. Одоо өөрийнхөө байж байгаа царайг хармаар гэл ингэ. Өөрөө нэг тийм амт юм да тий. Ном уншаал уйлчихдээ штэ би бас. Эхнэр шоолж илээд чиж одоо. Ойлоо уншиж идэг. Сайн барьж яахгүй хариуг болчих гээд. Хариугүй харахад нэг том яриад уулуурхаа бөхчүүд яриад томроо. Ачир дээр нөгөө баг идэх юм нэл ирүүлийг л үлдэг юм тий бид нэр тий штэ. Мундаг байна. Тэгээд би таныг үнэхээр тэр тайзан дээр харчаад за тамирчид гол нөгөө нэг би энэ одоо саяын сошиалар ус таны бичлэгийг хараад энэ хүний бие галбир гоё болохтой биш те. Энэ тайзан дээр гарч идэртээ өрсөлдөх асалтгатай биш. Зүгээр бас нэг 3 жил өвдөд хөвтөд ингээд бие чагнаад байх бишээ. Босноо ингэнэ гэсэн энэ үзүүлэлтийг л үзүүлж хүмүүст энэ өөрчлөлтийн санаа мессеж өгөх юмсан гэж л өөрийгөө хичээж төлөх үү гэж. Тэгээд цагаан сарын өмнөөс бэлтгэл эхэлсэн. Тэгээд 3 сар фитнес чи гоё юм. 3 сар хоол хорчиж байгаа. Фитнесийн хоолны дэглэмж тустай байна. Гурил идэхгүй, будаа идэхгүй, юу гэдгийг төмс идэхгүй. За тий. Тэгсэн мөртлөө будаа гурил хоёроо будаа төмс хоёроос нүүрс усаад аавал авах хэвээр. Тэгээ огт гурил идэхээ байхаар ч хүн ингээд шулбогоо л хийж байгаа. Тэгээд одоо гурилаасаа юу авдгийн байна. Хий хөөлт таргааваад аваад идэг юм байна. Би тэгээ хүмүүс турыг ивэл одоо гурил битий дээ. Будаан төрлийн битий идэг. Огт гурил идэхгүй байхаар л хүн тэгэл нүдэн дээр 2-3 хил хасаал эхэлдэг. Тэгээ 3-4 сар ингээд хөвчиж байгаа би. Тэгээ оройн нь бол хоол идмэр санагдвал Монгол хүлэмжний өгөрч дурслаа дараад байна. Нөгөө идэхэд хүсэл төс төрж штэ. Тэрийг ийм хөнгөн юугаар дараад тий. Тэгээ нөгөө жингээ хасж байгаа хүн чинь тэгэхээс өөр аргагүй юм байна. Тэгээ дээрэс нь хан сахартай байхгүй. Чихний шиж ингэж нэг өвчин байна. Тэгээ нөгөө миний сахар чинь 2 сард 3 сарын дундаж өгөхөд 9.1 хэд өндөр гарчсэн. Тэгээ 3 сар цогцолтгүй хоолны дэглэм бариад нэг хөдөлгөөн хийгээл хөдөлгөөн хоол хоёроор ингээл завсаргүй нүдэд исэн чинь сая 5 сард 3 сарын дунд өгсөн чинь 5. Нэгсний 5 бүхэл 5 гарч байгаа. Эрүүл хүнийх 4.5-аас 5.5 байх хэвээр. Минийх 5 гэдэг чинь яг эрүүл хүний хэмжээнд нөгөө сахар маань очиж байгаа.
Тэгэхэд миний сахар чинь 2009 онд анх онцлогдсон 30 хэдэн бүхэлтэй гарч ирсэн сахар. Тэгээ огт тоохгүй явсаар байгаад 2022 онд харавчиж байгаа. Сахарын өндөрлөлт ингэж алт юм байна л. Ямар хальт. Тоохгүй өвдөхгүй шаналлах юм байхгүй юм чинь. Тийм шүү дээ. Тэгээ тэрийг тоохгүй нөгөө гурлаа идэн, ууж идэн тэр чинь хоолнд чинь нөгөө замбраагүй хэвэндээ. Тэгэхээр нөгөө зүрх, бөөр, тарих юу гэдэг аль л хаана л хямдхан хэлгсэн судсууд байна. Өнөөдрийн дундуур ч нөгөө өтгөн найруулсан чихртэй байх уу цаамаа яад вүлээ. Өтгөн гэж ихтэй 100 гарлцсан. Хүний цус ч тийм болчоод нөгөө нэг жижигхэн нүдэнд өртөгтэй өгөөтэй хэлгсэн судснууд чинь цус гүйхгүй болохоор хатаад өгчээд тэгээ нөгөө сахар дүн чөхөл гараа тайруулдаг тийм хүчтэй. Тэгээ нөгөө тархины судас нарийс гар чинь бас харуулт гэж юм тэгж үсдэг. Тийм байна. Тэгээ нөгөө бөөрийн диализ аппаратанд ордог зүрхний ишимэ буюу шигдээс болдог молдог энэ чинь ерөөсөө л яг ийм өсөлттэй. сахараас үүдэлтэй гэдэг юм байна. Ер нь бол энэ чинь бараг та ирчүүдтэй хараад хэлчихэж шít. Зөв хоолж, зөв амарч, нэг эрүүл мэндэ эмдэх домлогод байж гэн очиод үзүүч харуулчаад юу иш хорхов тий. Тэгээд амруугаа орж байгаа юм а өтөртэй болгож хэрэгтэй. Ерөөсөө л жоохон жинхэнэ хаси бэлхүүс гиз гүзээ их байх юм бол за нэг сар юм а 14 хоног огт гурал итгэл байж байгаа. Тэгээ нэг жоохон идэвхтэй гүйж хараагаа хөдөлгөөнтэй зааланд бөмбөг тоглоом фитнес заал нэг жоохон хөдөлгөөн хийчихэл эхлүүл зүгээр яг хүссэн жиндээ шууд яваал ч би ч сайхан цаачаа хөөрхөн гизтэй байсан шүү дээ. Би чинь нэг хэсэг би чинь над чиг намхан хүн. Одоо ёстой зөрүүний би тэрийг ярээ гөхөрдгөр жоохон өндөр хүнтэй ярих гэхээр мемрүүн цэжрүүн хад ярьдаг шүү тий. Тийм болчихгүй. Тийм байсан байхгүй. Тэгээд чи тийм жоохон 90 кг жинтэй байсан гэ утгагүй. Харин тийм байхгүй. Та хоёр чинь нуруу ойролцоо. Би ч одоо 90-тэй байхгүй юу. Тэгээд ч одоо яг хоёулаа нэг таны тэр үед төсөөлөд одоо хоёр сая энэгээр зэрэгцээ алхвал бөмбөл амтлаг явж ирэх гэдэг. Амархаа нэр өгөхөд тоолт хийчихэр байгаа шүү дээ. Тэгэхээр яг энэ хөдөлгөөн маш чухал байна. Би бол яг нөгөө урлаг соёлоор бас бүжгэл таанцлж байсан гэдэг түрүү ярьж ирсэн шүү дээ. Хөдөлгөөн чухал байна. Хоёрт хоолт юм байна. Яг цовн шүү дээ. Дүүн бол. Тэгээд даруулаад бас цовн шүү дээ. Уух юм юу авах вэ? Бацуу авчил. Баяжтай цаавь гэдэг баг өндрүүлээд. Тэгэхээр энэ мэдсээр ээжэж одоо таны хэлдэг бол би яг анхаарах хэрэгтэй байхгүй юу? Мэдсээр ээжээ заах вэ? Яг гэж хинэггүй байдлаар явж байгаа гэж л хор оршил болчих гээд шүү. Манай охин уламжлалтай юмч байхгүй. Тэгээ охин хилээл чихэн дээр үглээл би тэгээд ээжигээ янчлаа гэд хүлээж авдаг байсан байхгүй. Аава та амруугаа орж байгаа юм аа. Тэгээд гахаан хой шиг амруугаа орж байгаа. Юу орж ийн харж бодох ч юм байхгүй тэгээд. Тэр чинь нөгөө сахартай шүү та гэдэл сэргийлээл ахт нөгөө дүлээгөөдөл чинь. Өөрийн хүүхд хэлэхээр тоохгүй байгаа. Тэгээ эмч охины насны эмч юм хэлвэл ямар хурд хүлээж авчих вэ? Эмч хэлсэн базар байна болохгүй. Дагахгүй болохгүй гэдэг яг тэгж яах шүү дээ. Фитнес зааланд бол хачин багш нарын хөвгөн зорж байгаа шүү дээ та. Фитнес зааланд бол манай хүүхдээс дүү байгаа миний одоо багш шүү. Тэгээ багш үг хэлвэл за. Тэгэл. Багш хэлсэн учраас аргагүй тий. Дахин баяр үргээ тань. Яагаад гэвэл эн чинь хин нэгнэр өргүүл дэмнүүлж домнуулж одоо ингэж урмын үгээр босч байгаа ч гэсэндээ яг мөн чанарт бол таны л хүч байхгүй. Төрөний баярын нөлөөс зовлонгийн нөлөөсийг таны гаргаж чинь энэ бүхнийг таны гар бий болгож байгаа. Тэгээд тань бас дахин баяр үргээ. Хоёр дахь юм бол ер нь та одоо ингэж яг эд 20 насн дээр өнөөдөр надтай яриа сууж ийн гэж бодъё. Юу хэлэх вэ? Тэр аа гэд. За 20 настай гээ. 20 настай гэж та нэг хонгорхон зүстэй. Хорвоогоор нэг дэвцэж хараасл юм байгаа шүү дээ. Зайлвал. За одоо ямар сайн хөдлөөдэй гэлтэй биш. Тэр чинь өөрөө ирэхгүй нас нь өөрөө хөдлөд байгаа юм. Жаахан өшөөл илүү уншилх байсан байх л да. Их л унших. Их л унших л хэрэг. Хүн уншина гэдэг чинь зүгээр нүд гүйлгэж хараа би чинь хурдан уншлагын сургуулийн авраг байсан. Бараг минутанд хэдэн хуц ингэж уншаад байгаа юм. Үнж муудлаач юм те. Тэг өшөө уншина гэдэг чинь нөгөө тархи ажиллуулдаг. Өшөө илүү их юм бодоо гэдэг. Тийм байна. Өшөөл илүү юм бодол их байсан баг та. Хортаа гэдээ бол тэгж хэлэх юм шүү. Хортаа гэдэг тий. За. Ер нь бол агийн хот одоо ихтэй сургуулаад өгсө. Цэргийн алба та хаасна уу? Нэг тэр үед чинь нөгөө одоогийнхоор бол дүүцүүлэх алба юм. Түр цэрэгт яваад түр цэр гэж ярьдаг гэсэн. Тэгээ бэлтгэл офицер гэдэг гэсэн. За хаана? Одоо бид нар чинь тэр үед чинь биднээс тэгж сургадаг гэсэн. Хэрвээ дайм болвол та нас улс төрийн орлогч дислэгч цолтой. Тэгээд дайраад энэ уу хайлуулдаг. Тэг ин. Зоригжуулдаг.
За цаан чин амар дайсны хадны мангаанууд ирж одоо бид л их орно хамгаалахгүй болохгүй. Ард чин ээж аав чин эхнэр хүүхэд чин хоолтой хоолгүй байж байгаа. Эх орн чин ядарн зовно. Эх орн чин дайсны гарт орох гэдэг нь босцгоо гэж нэг зоригжуулдаг улс төрийн орлогч байдаг. Би ч таны тухай мэдээллийг авахд бас найзтайгаа явж байгаа дээр тантай таарч ирсэн. Тийм манай аагийн чинь бас хүнд их тусрах уу. Бас энэ сайн үсэн янз бүрийн аянд ингээд нэгдэж мэгдээд байгаагаараа тусдын болоо явдгийн. Хоёрт бас энэ тэнд ингээд хөдлөлт мөдөлт янз бүрийн их заавал үнэтэй мөнгөтэй гэдэггүй. Ийм энгийн хүн шүү дээ. Хүмүүс арахна одоо тэг ингээд ноолны танилтер болсон олон ариун зоос нэгтгэх ч юм уу ингэдэг байх гэж бодд юм шиг л манай. Манай бол хинэггүй баг ирээд нөхөлт хийж өгч хоол ич яваад өгдөг шүү дээ. Би сонсч байсан байхгүй тийм. Үн ямар сони би ч одоо агийнхаа ч таалдаг байх. Амар хавас маавсан амьдралаа гэж би бодохч боддог гэсэн. Өө амар энгийн шүү дээ. Эхнэр цайг гоё юм гэдэг тэр ингээ сонсохгүй найзаасаа. Олон жилийн өмнө тэг би гайхчихсан байхгүй. Одоо яг ингээ язган талаас хоолны танилцуулчаад мөнгө хийгээ алж идэм шиг өсч. Өө тийм байдгүй. Тэгээ айгүй энэ хүмүүс тусламж дэмжих юм даа их төтөө оролцдог. Гэж сонсчихсан таны талаа. Яг юу л да нэг олоолаа өссөний буй. За тийм ээ тийм. Тийм ээ. Дэвстэй байна. Үгийг гэвэл ганцаасаа гэдэг шиг. Би тэгээ яг л надтай адилхан асуудалтай бэрхшээлтэй хүмүүс аг ингэж өгөөч хэр би яагаад үнэрх хэвтэй. Би яагаад заавал үнэ хэлээд те. Тийм тийм. Ингэж явах хэвтэй. Адилхан тэгээ бид чинь цөөхөл байхгүй. Хэдий олоолаа гэр дотроо өсөж байгаа ч гэсэн яг улсын маань хөвд бол цөөхүүлээ. Тэгсэн чинь ийм цөөхөл улсуудад асуудал нь маш их байгаад идэг. За тэнд өвдлээ хавдлааг нь тэнд тандвийн тоглолтыг нэмнэ тэрэ. Тэр болгон дээр чинь би мэтээс ахуулаад өндөр үн хэллий суугаад ивэл тэр хүмүүсийн нэгнийх нь асуудал шийдэгдэхгүй болчиход байгаа. Тэр асуудлыг шийдэхин тулд чинь би чинь яг өөрөөрөө диших хэрэгтэй шүү дээ. Би олоолаа өссөн адилхан хинт маань чи юм тохиолдож шүү дээ. Тэгэхээр энэ бол үнэрх нь өөрөх хинээс хин аль одоо хинээс хинд үн хэлээд хинд үн хэлэхгүй байх вэ гэдэг чинь юуны л асуудал болж байгаа юм л да. Чаддаг юмараа л туслаа явчих шүү дээ. Тийм шүү дээ. Мэдсэн сурсан юм бол хуалцаа явж л гэсэн. Тий. Би өөрөө энэ ад түмний дундаас өөрөө боловсруул олж аваад авиасыг олж авдаг бол эндээс нь авчаад энэ хөрсөөрнөөс. Тэгээ өөрөө би хинд үнэрх хэвчтэй. Энэ зам байдал чинь л одоо бидний үр хочдол өвлөгжүүлдэг юм шиг төрөний хэлдэг шиг. Идэхэн гэхээс илүү. Би бас яг л тийм шүү дээ. Олуулаа гэсний буян манай аав угаасаа л олонтой юм хаваалцч сураараа өсөөрэй. Битгий амиа бодоорой. Үн байгааг илүүчилж сураарай гэж өсөсний буян шүү дээ. Тэглээгээд сав дүүржил яваа болохоос дундарч яваа үе байхгүй л шүү дээ. Яг хөө залуу алуу насны хоёлаа түрүүнд дурддаг шиг 100 муу татахтай лих байлгүй л яа. Угаасаа нэг атман зам дайрмаа санагдаад тийм шүү. Тэр чинь нас нь өөрөө ингэж амсгадаад зодуулчихсан ч гэсэн хаа нэгээс 3 дугаар хатман байсан юм а л гэж ярьдаг. Тэр ичдэг дэглээ хөөл юм биш үү. Нэгээс 3 дугаар хатман болгож үзсэн. За тийм бүр сургагүйж байсан би 2-т байсан юм а л гэж ярьдаг шүү дээ. Хаа гэж явж байгаа нэг хасаа нэг санаа амс сайхан шүү дээ. Хөнгөрөө өвчж байгаа. Тий. Пүрштэй юм шиг л болоо. Көмөн гоё ш. Таван солоо боовгол тэр үе чинь гамгүй сайхан өгдөг байлаа. Тэгээ сүүлийн хүүхдүүд чинь тийм нэртэй бов зардаг байсан юм уу гэдэргээл ийм хог хошин юм явж. Одоо тэгэх юм бол хүүхдээ ирэх мэрх гэж наал. Тэгин. Аюул бол. Тэгин. Анхны маамаага хизээ үлгэж авч байгаа болох мэдрэмж. Оо 88 онд. Манай томч гарсан. Ярангаа аймгийн Готон цомд би очиж байгаа. Хотоос хөдөөж явж мэдэхгүй. Хар хорны онгоцон цуугаад цагаан онгоц гэдгийг цуугаад тэгээд дөнгөж 21 настай хөгд. Тэгээ хар хорн дээр буунгуудаа хотонт гэдэг сум хаашаа явд ингээд. Тэгээ замын унаанд цууд аавын зээж гэдэг машины ачаан дээр суугаад цав цагаан өмдтэй, цав цагаан шанхай пүүзтэй. Киттэй. Тэгээд яг тэр чинь бороо сумын төвд. Тэгээ шавхай туучаал нөгөө цагаан хоц байхгүй нөгөө гойганга хотын залуу хүргэ анх орж байгаа. Тэгээ очиод хүү төрсөн гэж захилгаа хийсэн байсан. Манай аав гэж яв гэв. Хүүхдтэй болцсон аав болж байгаа юм биш. Би гудамжинд төлөвгөө шиглэл явж байгаа. 21 настай. Тэгээд аав болж байгаа хүн тэгж очиод тэгээ дараа нь хадмын дээр дөнгөж очиод 2-3 хоног гэртээ маргааш нь л өгөөдмжил. Хүүтэйгээ хоёулахнаа үлдлээ. Өнөө үлгий төөхтэй чинь барьж аваад барьж марсан. Тэгээ тэрврээд миний хүүхэдтэй гэж бодхоос нэг санагдал.
Өө найжи миний дүү хаавар гэж авчихсан. Дараа нь тэрийг одоо ганцаар өгтлээ нэг. Тэнийг гарч өгөө. Гэтэл одоо аав нар тийм байт юм шүү. Миний дүү хаавар гэж авчихсан. Миний хүү гэж амд багтахгүй байгаа хөөх. Тэгэхэд дараа нь 2 хоногийн дараа гэсэн өнөө үлгий төвхтэй төвөрсөн хойно. Хотон цомын төвд годомжинд хүүхдүүдэд бөмбөг өшөглөө гэж. Өө энэ мегмарж багшийн хүргэн чи ёстой нэг бүтэхгүй нөхөр ирсэн юм шүү. Өнөө мө үлгээтэй жоохон юм а төвөрч хөлбөмбөг өшөглөө явж байгаа. Хүүхдтэйгээ унуул яана. Чи өөрөө хүүхдэл яваад байгаа хөөхгүй дотор нь. Хүүхдээр л явж байгаа. Хүүхдээ төвөрч хүүхд яваад байгаа. Тэгээ шүү дээ. Тэгэл анхны аав. Тэгээд хүүхэд анхны хүүхэд. Ааваа гэдээ дуудуулахаас эхлээл сонь мэдрэмж төрдгийг шүү. Аюу сан. Чадхолоо, үгүй болоо гэл ингэ айдах юм шүү. Тэгээ надаас ингэ хүүхд гарчлаа гэж хүүхэд. Өөрөө төрүүлсэн юм шиг л. Тийм. Өөрөө төрх дээр төрчөөд ирсэн юм шиг л. Тий. Гайхаад. Сонь шүнээр. Одоо агийнх чинь баг нь танах чинь хүү явах нь. Баг нь хүү. Баг маг дээр та чинь 3 хүүхэдтэй. 3 хүүхэдтэй 2 хүүнийг 2 хүүнийг охинтой. За. Одоо ачцээгээ үлгээдээд авсан. Ачцээг айлдээ одоо 4 ачцээ байна. За, албанд зүүн. Тэгээ өнөөдрөлий чи хараад одоо ээж автай нь одоо өөрийнхөө хүүхдүүдтэй ачцээгээс болж ам үргээд байгаа шүү дээ. Тийм тэр чинь таануус хүүхдэд зургт үзүүллээ. Тий. Утас шагаалгалаа. Одоо наад хүүхэд алаа хийлээ. Гол асуудал юм явж байгаа шүү дээ. Өө дундуур навлиг явна. Тэгэл 3 юмнаас болж байгаа. Зургт утас чихэр. Тийм. Тэрний ганц хийдэг байлддаг. Наад хамаарлаас ч одоо урьдчилан сэргийлэх ёстой гэдээ би өмнөх зочин маань бас нэг сүмүтээс эмч маань ярьж орсон. Дэлгэцийн хамаарал гар утсны тонтолтын талаар тэгэл яг ийм насанд ийм хугацаатай үзүүлэх ёстой. Ингээд хоолны хаам чанарыг мэдхгүйгээр хүртэл ингээд нөгөө зургтаа үзээд хоолоо идэж шүү хүүхд. Зургтаа үзэх чахт бид нэр хоолоо идэж чахт урд нууц тавьчаад байгаа ч тийм ингээд хоолныхоо өнгийг мэдэхгүй, амтыг мэдрэхгүй тэр чинь ингээд асуудлууд хүндэр. Тэгээд хэр хийдсэн хэмжээгээ ч мэдэхгүй. Тэгээд нөгөө ажиллаж байгаа энэ амтлаг мэдрэхүүгээ тэр мэдэхгүй ингээд энэ нөгөө томчуудын хувьд бол нөгөө арх тайм хар тайм гэхэл ингээд донтол ярьтвал хүүхдүүд нөгөө ийм байдлаар донтох те ингээд нөгөө виз сэтгэлийн эмгэгтэй болох юм зүйлсүүд яригддаг юм байна. Тэгээ ер нь бол бид нар чи яриул зүгээр далаа гэдэг шиг бид нар яриа бол дуусахгүй өндөрлөхгүй. Тийм тэгэхээр би ер нь агийнхтаас санал тавина. Ингээд бас сайхан зав зайчин гайгүй болоо тэмцээний бэлтгэл одоо би гайгүй болол дахин нэг сайхан хуучлаад суухад болохгүй байхгүй байх гэж бодож байна. Тийм өнөөдөр бол яг нэг жоохон дуу аялуулж амжлаа. Хоёрт би таны сайн нэг подкаст нэвтрүүлгийг харсан. Мод тарт юм шүү дээ. Тий. Нэг гоё тийм сошиалар явж исэн. Би тэгээд хараад хүн яг л нөгөө сэтгэлийн өнгөлийг болгоод өөрийгөө одоо бид нар ямар нэг гоё гайхан болох амжихгүй шүү. Гэхдээ энэ өнгийг модоор илэрхийлээд баг ургуулж байгаа юм байна да. Гэр бүлтэй үлдээж байгаа маш том баялаг байна да. Ном зохиол үр хөвгт гэхээс гадна гээд талаа цуслан хараад бахархаад ахтай танилцаад нэг цуслангаар зочилж үзье. Туршлага судлаа. Би бас таныг цусландаа өрнө. Туршлага судлана. Ингээд амьдралын сайхан уур ахтус олноо тантай. Ер нь хүн бол хорвоод хүнээр л дутдаг шүү дээ. Тийм шүү дээ. Сайхан гондож сайрах үе байна. Хаяа нэг арахмаар үе байна. Хаяа нэг хүм уулмаарч үе санагддаг. Ховьер бид нар чи багтуудаасаа доош. Тэгэхээр хаяа нэг суух юм сайхан амьдралын уур ахт олж надад тус түшигтэй байхгүй юу? Та ч гэсэн ганцаа миний дүүний яаны ороод кофе уугаар ингээд чи димэндэ. Тэгээд бид ихтэй дөрөж ямаараа ингээд ороогоос нэстгэрээ нэсэл явна. Хүүхдүүд үрнээсээ нэсэл явна. Тэгээд намагцсан ингээл багсаг сайн үл сайн хийхийг бас агийнх анзаарт юм шиг бас дэмжээ надад өнөөдөр өглөө урам өгсөн би баярлсан. Өчтөр их чинь дүүн наран тул цахаар яваад хүүхдийн готлох хувцсны зүгээр ингээд худалдаа авахснаас гуйж байгаа байхгүй юу? Би нэг хэд хүүхд баярлуулах юм бас юм аа гэхэд тэгээчтэй ингэж тэгээд зүгээр тал талаас өөрх ингээл хитэн торшин хувц хогч байгаа. Танихгүй шүү. Нэг дөрөв төлөөгүй. Тэгэхээр монголчууд өөрсдөө ийм гоё биелэгч үү, сэтгэлийн хаттай, баян ийм дуу хууршиг ийм өргөн цар өрөөтэй цалгисан ард юм байхгүй. Би захаас гараад машин туудлын явахад нүүлмэс унах авчихсан ч өтер. Тэр шөнөгөө бороонд хатаа нойтон хэний ч хайр халамжинд биш ингээд голтол үртэл госон ээжнэр имэнэр энэ тэр имэнэр чигчнээ жаамс өглөө. Эснэж хүүхдийн хувцс гутал өглөө ингээд би нэг өчтөр хөөх юм цуглууллаа шүү. Энд чинь бол тэгэл бидний хийж байгаа сайхан хожимын үр дүнлийг харж байгаа. Үйлмар шүү. Тэгээ таныг ямар ч яг хэрвээ хүн анзаарч илж чадах юм бол эргэн тойрон амьдралын сайхан үргэж ингэж хөврөөд амьдрал яваад идэх байхгүй. Тэрийг л тэр дундаас нь тэр нэг акшныг л тэр нэг хүнийг ч юм уу ингээд харчих олоод харчих л хэрэгтэй юм. Сайхныг харах мэлмитэй вэ? Сайхан үг хэлэх амттай вэ гэдэг чинь нэг тийм шиг. Яг үнэ.
Хүн юу тарин түүнийг хороон л гэдэг шиг их багтаа биш ингээд ийм сэтгэлийн үр таригдж яхад л тухайн тухайд. Тэгээд нэг сайхан огт танихгүй нэг биелэг хараад нэг сайхан инээчихэд л биш үү? Тий. Та ямаа унгаачлаа гэж аваад өгчихөл. Би нэг 2 3 удаа харавцсан эхний хоёр дэсэн. Жигтэйхэн асгарт л үйлчсэн. Огт танихгүй залуу хурж ирээд хаа таны гутлаач үүдээс алдуурчих. Өөрөө нэг өвдгөрөө нөгөө гоё өмдтөө өвдгөө шороон дээр өвдгөлж байгаад миний гутлыг өдөж өгөөд ах нь ингэж явж байгаад унчуул яа. Тэр огт танихгүй хүнээс ямар гоё сэтгэл. Энэ 2 3 удаа бүр шатан дээр бас фитнес руу орохгүй явжсэн нэг залуу. Та унах нь байна гэд. Яасан гэсэн гутлын чүүдээс алдуурч. Тэгээ дахиад бас гутал өдөж өгч 2 3 удаа. Тэгэл хүн тийм нэг сайхан юмас айгүй их энерги авдаг. Ямар гоё шүү дээ. Тэгээ үйлчих гал зүгээр. Жилийн энерги яваал. Тэгээ дараагийн алхмаа хийж чадахгүй. Өшөө цаашаа явах хэрэгтэй гэдэг. Нулимс бөмбөрөө алхаж чаддаг. Энэ одооний энэ залуучууд ямар гоё эерэг болчих юм бэ гэж би ч баярлалаа. Таны маань өнөөдөр надтай ярилцаа сууж байгаа энэ цаг мөчгсөн. Монголын ард түмний агуу сэтгэл байна. 5 10 цаас сувлуулга өгөхтэй байгаа нь биш. Юус харуулъяараа агийн хөл дээр босоор гэсэн тэр итгэлийн хүчин дээр та өнөөдөр энд надтай ярилцаа суулаа. Тэгэхээр зэрэг энэ урлагийн буян сайн аав ээжийн буян сайхан хамт олонны буян гэдэг агуу юм аа. Тэгээ өнөөдөр дүүгийн хавлгыг бас хүлээн авч хүрэлцээр сайхан ярилцсан. Танд маш их баярлалаа. Урт насалж удаан жаргаараа бие сайн бодороо сайхан хань ижил өөр хөөхөд хамт олон ард түмэн те дуун тайртай ард түмнийх нь бас танд бас эрүүл их дахин хүсье. Тэгээд дүүтэйгээ ирэхэд нэг уулзах сайхан бас ярилцаарай гэж хүсэж байна. Баярлалаа. Сайхан ирүүл байна. Нэр нь хүртэл гоё. Хөгтөнгөр радио гэдэг. 30 жилийн өмнө намайг байхад байсан радио одоо эргэж сэргэхтэй ямар их гоё гэрэл гэгээ түгээд сэрж ард түмэндээ бас нэг соён гэрүүлэх. Биднээсээ нэг үүрэг бол соён гэрүүлэх. Соён гэрэл гэдэг маань яг үндэ юу юм хэрэг нэгнийхээ зүрхэнд гал бадрах юм шиг. Нэг нь лүгөө нэг гоё очиж чулуудах юм шиг. Гоё гэрэл гэгээ нэмчихэл энэ бол соён гэрэл баг. Тэгээ ийм гэрлийг түгээж цацруулж яваа дүүдээ танай хамт олонд илүү их сайн сайхныг хүсье. Эрүүлийн хац жаргал ижил амьдрал нүргэл зохицолж байхаар болтугай алаг сайхан хүрсэн эрүүлийн хэрэглэж явах болтугай. Баярлалаа. За баярлалаа танд бас. За ингээд хөгтөнгөр өөрчлөлт подкаст өнөөдөр сонсогч хүсэгтэй хүрлээ. Одоо өнөөдрийн зочин гар маань. За яа алтан гэрэл та бүхний мэдгээр караоке ТV алтан гэрэл гэдэг ах маань хүрэлцээрж бас сайхан ярилцлага өрнүүлээ. Танд дахин баярлалаа. Баярлалаа. За